Яаж л зарлаад байна да. Сайн уу, Жина байна. Өнөөдрийн бичлэгээрээ хэдүүлээ. Дурсан сэргээсэн амттангууд part 2 гэж хийх болно. Тэгэхээр хамгийн ихний хэдүүлэнгийнх нь туршиж үзэх амттан бол cheese balls болон super ring гэдэг юм хоёр чипс байна. Тэгээ би энэ чипсийг ягаад ингээ хосоор нь авсан бэ гэхээр ер нь миний багад хоёр дандаа ингээ хосоор явж идэг ус аахгүй. Ингээд нэг ширхэг гуутан доторх бүтээгдэхүүн 14 г гэдний айгүй жаахан байсан юм аа. Итгэд их л хурдан дуусчдаг гэж үлээ. Cheese balls. Энэ идмээрээс юм аа. Тэгээ идмээрээс масаар төрүүлээд идчихлээ. Ялчгүй cheese баллагаас гадаараа бясалгатай. Бясалган бөмбөлөг. Нөгөөх нь залсаад үзье. Ингээд. Вау. Энэ болохоор юм яг зурган дээр шингээд бөөрхий цагирган хэлбэртэй бөөгчиг. Шийдэж дуурч. Тэгээд ийм хоёр амттан байна. Энэ хоёрын амтны хувьд бол ер нь бол хоорондоо нэг ялгаа байхгүй. Зүгээр хэлбэр нь жоохон ялгаатай. Юм шиг санагдаж болох ч яг идээд үзэхээр жоохон өөр. Би ч одоо иймэрхүү чипсний төрлийн юм ер нь их сонирхоо болчихжээ. Гэтэ бага хатаа л иддэг байсан нь үнэ. Тэсээ нэг ийм хөөрхөн чизний амттан байна. Энэ хоёрт одоо зэрэг оноо өгцгөөе. Би ч жоохон хорхоогоо дараат. Эндээс тэгээ уламжлалт ёсоор бол чипснуудын ихэнх нь агаар идэв шүү дээ. Энэ хоёр шинэх ялгаа байхгүй дээ. Доторх нь ингээ 14 г. Яг зажлаад идэхээр аман дуусаад тэгээд юу нэг ингээ шингээд алга болчихдаг төрлийн чипс байгаа хгүй юу? Ер нь л үнэндээ таарсан амттай болохоор дэгдэжгүй шүү дээ, тий. Багтаа алинд нь илүү дуртай байснаа сайн санахгүй байна л та. Тийм болохоор яг сая амталж үзснийхээ хувьд бол энэ нь илүү гоё санагдлаа. Арин нэг тийм гадна талын чизний амтлагч нэрээ их гэх юм уу? Ариун. Гэтэ энэ хоёр гоё шударгасыг бодолцсон адилхан 10-аас 8 гэдэг оноо юу? Өнөөдөр идэх хамттангууд зөндөө учраас юун түрүүнд хідүүлээ. Өнөөдрийн уух ганц унтаагаа задлцгаа хідүүлээ. Тэгэхгүй л жоохон горох шинжтэй. Органик гэсний олон жимс гэдэг нь монголоор бичсэн байгаа хгүй юу? Нэг ийм ундаг бага ангид байхдаа айгүйх авч уудаг байсан. 200 мл-тэй Витзамогийн ундаг гэж байна. Сорыг хайжээс ахгүй. Тэгсэн чинь сор жоохон савлгаагаа өөрчлөгдөд өөр болсон мэлээ. Тэгэхээр энийг бас авмаар санагтаад. Би ингээд дан жимсний ундаанд нэг дуртай биш ахгүй юу? Тийм учраас ингээд олон жимсний ингээд холилдсон ундаа илүү гоё санагддаг. Тэгэд энийг уудаг байж үлээ. Ундаа ингээд соруулын хийцэн. Энэ бодол шарл өнгөтэй байх та. Rich in vitamin C. Яасан тэгэхээр ер нь л чүү зөөлөн амттай гэхдээ ингээд удаа угаад ирэх юм бол амны үзүүр жоох ингээд жоохон эсэглэнд амтагдтал юм байна. Гэхдээ ер нь л дэжгүй амттай байна. Иймэрхүү жимстэй амар хурцанттай ундаанийхаас угаад байдаг байхгүй. Тийм хүний хувьд ингээд дэжгүй таалагчийн. Тэгэхээр 10-аас 8.5 гэсэн оноо өгнө. За энэ ундаага түрийшээ тавьчих. За тэгэхээр манай дараагийн амттан бол Koala Bear гэж байгаа. Koala March гэж шүү. Худлаарсан байна. Koala March гэдэг ийм хөрхэн амттан байна. Тэгээ та нар санджаахан бол энэ ногоон бас байдаг. Ер нь л ногоон нэг ингэ шоколадтай оригинал төрөл нь. Ингэхдээ ингэ гүзээлцэн амттай ягаан өнгөтэй. Ягааны навмаар исэн. Угаас ингэ охточ хөрхий ягааны навдаг байхгүй юу? Та нарын Koala гэдэг энийг санаж байгаа зү. Эндээс нь татаж онгойлгодог гинэ. Харта онгойлгохоос өмнө энд ингэ нэг мессеж байна. Юурээс хайрцагныхан доод талын нэгээ дотроос нь нэг юм мессеж бокс гарч ирнэ гинэ. Би бол багтаа нэг огт тоохгүй шууд иддэг байсан. Угаасаа англи хэл мэддэг байсан юм биш. Яаж ойлгох вэ? Нэг зүгүний үр шиг юм 6 талтай хэлбэртэй. Тэгээ доторх бичэн ингээд тусдаа ууттай ирдэг. Ийм хэмжээтэй бичэн. Задлаад үзнэ. Яа. Шууд гүзээлсэн үнэрч эхэлж штэ. Хартаа сая энэ үгсэрсэн. Мөвгээ бичсэн. Жолоо бирж байгаа коаланы зураг шүү дээ. Энэ ямар наачиг гарыг. Юу ч хэлэхгүй шууд ичдэг тийм. Зээсээ тэгэхээр энэ дөөр ямар төрөл байна? Харцгаая. Ribbon гинэ. Хөрх юм тууз гэснээ дээр юм тууз зүүцэн коаланы зурагтай юм байна.
Доторх нь юм гүзээлцгэнтэй. Гүзээлцгний шоколад юм юу юм? Тэр нь ерөөсөө бодож байгаагүй юм биш би. За крем юм байна л да. Тийм бичээний хамгийн сонирхолтой юм нь ингээд дотор нь байгаа колонууд бүгд өөр өөр зурагтай. Ер нь бол хамгийн царайлгуудын сүүлд нь үлдээж байгаад хамгийн сүүлд иддэг уламжлалтай юм л да. Миний үед иймэрхүү үг мөг бичээстэй байдаггүй байсан. Одоо нэг жишээ нь хар ингээд зөв. Амтны хүрээлэн гэсэн үг шүү дээ. Бүтэн бие нэ гэдэг ус ахгүй. Одоо энэ зөвхөн ингээд толгоо нь нэг үгтэй зүг харагдаж байна. Гадна талын уут нь юм адилхан колон ингээд зургнуудтай. Яг энэ хайрцагт дээрх шиг ингээд ёроолын нээж үздэхий. Ёроолт нь одоо юу байгаа юм бол? Вау. Одоо ингээд my гэж нэгээд message box. Тэгээд хэдүүлээ энэ хүүхэн колатай бичэндээ оноо өгье. Яг одоогийн надад хэр таалагч байна уу гэдгээр нь оноо өгөөд үзье л та. Тэгхийн бол 10-аас 7 орчим болох байхаа. Би шоколадтай нийлүү дуртай. За тэгэхээр дараагийн амттан бол ингийн машин. Дараагийн амттан бол Nips. Nips улаан өнгөтэй байдаг бидний мэдхээр дэлгүүрээр явж байгаад улаан чимнэлийнхаа хойлоо байхаар нь өмнө нь турш үзэж байгаагүй юм чинь ингээ чимнэлийнхаа тэг навцаахгүй юу? Тэрний нэ. Дээр нь raisin юу гэж бичсэн юм марцсан байна. Peanut and raisin гэж биччихжээ. Улаан нь болохоор дотроо дан самартай гадуураа шоколадтай байдаг санагдаж байна. Энэ болохоор дотроо үзэмтэй тэгээ гадуураа шоколадтай байх. 70 грамм гинэ. Баг бахта үеэлүүдтэйгээ цуг хамаатны хичэндээ очисон чинь бидэрт бэлгэнд нь ингээ баахан Nips өгсөхгүй юу? Тэрийг ингээд хадгалж байгаа дараа нь ч юм уу идээрээ өнөөдөр хангалттай чихэр идсэн шүү гэж яахт нь би тэр өдөр баг ингээд 2 юм уу 3 бүтэн уут Nips идээ тэгээд бөөлчихжээсэн. Тэ яг тэр бол ихтүүлж идсэн миний буруу л да. Тийм болохоор та нар ч гэсэн элеванттан бити ихтүүлж идэж байгаарай. Яг тааруулж л идэж байгаарай. Сайхан. Арчно. Оо яна. Би тэр самартай үзэмтэйгийн хавчраг болоод. Саяных бол самартай нөлөө. Энэ дотроо үзэмтэй мэн. Гадуураа өнгийн тэгснээ шоколадаар бүрүүлсэн дотроо үзэм самартай байна. Энэ ингээд дотроо айгүй олон өнгөтэй. Өнгө болгоно өөрөөр амттай санагдаад ах юм. Бид нар ч бас тэгээд айгүй хөнгөөр голж иднэ. Багах чинь ястай. Юу хэсэг хийх вэ гэж. За тэгээд ийм хөрхөн Олимпийн 5 цагиргалгаа 5 төрлийн өнгө байдаг юм байна. Улаан ногоон, цэнхэр, шар, тэгээд улбар шар. Саний нисдэг улбар шар ийм 5 өнгөтэй байна. Та нар аль өнгөний хамгийн их идэх дуртайсан бэ? Би бол улааны л иддэг байсан байх гэж санаж байна. Альвамны гол дүр wide дандаа юм улаан бидэг үстэй. Тэгээд бидний Nipsэнд өөх оноо гэх юм бол 10-аас 5 би нэг одоо үнэхээр идэхгүй. Sorry. За хэдүүл одоо нэгэнт өрлөн амттан эзнийх бидний дараагийн идэх амттан бол Choco Rosinen гэдэг нэртэй. Энэ болохоор ингээд 100 г, 200 г-гийн 2 байдаг. Би тэгээд угаасаа 200 авчаад барахгүйгээ мэдчихсэн болохоор 100 г таг авсан. Нэг юм амттан. Хартаа тэгэл юм. Энэ болохоор ус үзэмний зурагтай. Тэгээд шоколадтай өрөлнүүд байгаа байхгүй юу? Дотроо үзэмтэй гадуураа шоколадтай өрөл. Доторх нь нэг юм харагч байна. Им шоколадын өрөл. Энэ нь болохоор ингээ олон өнгөний сонголт байхгүй шоколад чиг л өнгөтэй заяа. Тэгээд би энд айгуу дуртайсан. Хоньны хоргол номер 2. Энэ ингээ ширхгэн том байх тусмаа илүү гоё амттай. Тэгэхээр манай шоколадтай үзэмтэй өрөл маань ингээ миний шоколад идэх хорхоог маш сайн дарж өгдөг. Нэрээ ингээ том нь гоё амттай заяа. Том нь илүү гоё амттай. Та нар туршаад үзээрэй. Харж ийн ингээд ийм хоёр хэмжээний ялгаатай байх нь штэ. Та нар зүгээр томын идээл үз. Ингээд энийг нь одоо ч гэсэн ингээд амар идэх дуртай заяа. Гэтэ жоохон үнэтэй болохоор нэг амар олон авч идэд байдгүй маа. Үрлэндээ өгөх оноо гэх юм бол 10-аас 600-605. Тийм оноо байхгүй л байхлаа. Энэ шоколадтай үрлэнд өгөх үнэлгээ гэх юм бол 10-аас 9.5 гэж байгаа. 0.5 оноо хайцсан бэ гэх юм бол штэ. Дэндүү үнэтэй. Та нар үнэ хэмдрүүл тэгжиж би 10 өгнө. Энэ бас сул тал. Сул тал equals онаасалт. Окей. Би бол та нарыг багтаа энэ амттан гэмээр иддэг байсыг сайн мэдэхгүй байна л да. Би бол маш их иддэг байсан. Энэ бол Козинак байлаа.
дотор ингээ янз бүрийн самартай. Энэ төрөлт нь болохоор наран цэцгийн самар гэдэг юм. Самартай тэгээ гадуур ингээ зүгийн балчуулан мэдхгүй нэг юм чихрийн сироп шиг юм бүрээд ингээ хатуу болгоцсон байхгүй ингээ хатуу. Бүр ингээ хугалж идэнэ. Ингэж хугалж идмээр болгочихсон юм козинак байгаа. Ерөөсөө самартай амтсан. Манай гэрийн энэнд бүр амар дуртай тэнгуут л ингээд ер нь л намайг бага байхаж дуртайсэн би одоо ч гэсэн дуртай заяа. Гэсээ тэгэл ялч үуч ихтэй болохоор нэг хэд авч идэх юм уу? Хэдүүл одоо задлаад үзье. Би бас энийг зүгээр нэг хугалсан биш. Энд чи яг шоколадчиг идэхээс өмнө хугалж байгаа дараа нь задалдаг байхгүй юу? Тэгэхгүй бол энэ чинь нэг бүхэл зүйл байгаа шүү дээ. Энийг ингээд тэр чигтэн идэхгүй шүү дээ. Тийм ээ? Ямар тэнийг задлж байна. Бэж бас хамгийн муу задалтай байлаа. Өмнөхөн дээр үжи нэг юм амттан байна. Тэгээ шаржигнана. Одоо хэдүүлээ хазаад үзье. Ингээд эхлээд хацхад бол зүгээр шижигнаад дан самарч юм уу дан яг юм зүгийн болч юм уу юу ч энэ гадуур нагаа хатруулж байгаа юм амтагдан заяа. Ингээд салангад хит ажиллаад ирэнгүүт ингээд аманд ороод жоо хуусаад яг ингээд идчих явцад дунд нэг гоё амт оруулж өгдөг. Би өөрөө самран дуртай самарны фэн. Тийм ч учраас тэрөө яг энэ самартай амттны хувьд бол айгүй дуртай. Үнэлгээний хувьд гэх юм бол угаасаа 10-аас 10. Хэрвээ амсч үзээгүй юм байх юм бол амтыг мэдрэхэд бол зүгээр амсаал үз. Тэр сүүлдээ реклам хийгээд байдаг шүү. Энэ нэр 150 грамтай гэж шүү. 150 грамтай ихэд бас овоо ариун багаас дээ. За тэгэхээр манай дараагийн тайзнавар хамттан бол аль өмнөх бичлэгт контакт зүг орчих хэвээр байсан. Янзг бичим маань байлаа. За тэгэхээр янзг бичээний маань ч гэсэн миний хамаатай юм шиг ярьж штеп. За тэгэхээр янзг бичээний хувьд болохоор 90 г гэж байна. Тэгээ яагаад янзг гэж нэрлэдэг вэ гэхээр та бүхэн харж байгаа шин дээр янзгны зурагтайгаа. За тэгээ олон юм уршаад явах шууд задлж үзцгээе. Мой. Яаж л задлаад байна да. Дотор юм хөөрхөн цэцэгний хээтэй юм байна. Гэтэ янзгны зураг алах тий. Нэмэр ширхтэй мэн оо. Би багтаа янзг бичээнийг 250 төгрөгөөр авдаг байсан гэж хотлооройч яах вэ? 350 төгрөгөөр авдаг байсан. Эдэнгүүт жоохон хуурай гурилтай юм шиг. Нэг ямар нэмэлт амт байхгүй. Жоохон нэг тийм түүхий юм шиг амттай. Гэтэ тэр амт нь эсрэгээр айгу онцлогтой болгож өгдөг л дөө. Тэгээ янзг бичээнийг авдаг байсан үндсэн шалтгаан гэх юм бол мэдээж үн шүү дээ. Хямдхан тэгснээ яг ингээд үл даачдаг. Одоо бол бүр 1000 гараа авсан билээ үнэн. Яг энэ дээдлийн ингээ хүрээ байгаа штэ. Энэ хүрээг нь хазаад яг ирэмгээр нь хазаад яг энэ цэцэгнийхэн хээг нь үлдээгээд бусдыг нийцдэг. За тэгээд яах вэ? Би бас сүүл нэг хэсэг янзг бичээнд айгуу дурлаад өдийн цагаараа авч иддэг байсан юм л та. Тэгээд сүүл хитрхи хидэд ирсэн болоош тэрөө. Үнэ нэмсэн болоош тэрөө. Таалагдхаа болоод ирсэн. Тэгээд янзг бичээнийг 10-аас 7 гийта. Гэтэ айгуу сан зарим хүмүүс ингээд янзг бичээнийг идэж чаддгүй юм биш. Түүхэн юм шиг санагддаг л та. Та нарын мом гэж чихэр мэдхүү. Маа им гинэ. Мом гэж унш тийм байх штэ. Ингээд яг энэ чихэрнийхэн нэр нь биш. Үндсэн чихэрнийхэн нэр нь болохоор Blocks гэж. Дотор айгуу олон төрөлтэй. Тэг хамгийн гоё төрөл нь хэм бол колотой төрөл нь хамгийн гоё нь. Хоёрдугаар тийм бөөрөлцгөн. Ер нь энэ хоёрыг яагаад хамгийн гоё гэж сонгож байгаа бэ гэхээр эсэглэндүү амттай болохоор амар гоё байдаг. Ингээд задлангууд дотроо дахиад чинь 5 ширхэг ууттай. Энэ чинь найзуудтайгаа хувааж иддэг байхгүй юу? За тэгээд энэ жижигэн блок дотор нь дахиад нэг блок байгаа гэж асуу хотлаад л. Одоо яг үндсэн чихрэн гарч ирнэ. Гадар уут нь нэг юм байна. Шүд өвч чинь. Ингээд эхлээд хацхад айгу хатуу. Тэгээ идээд ирэнгүүт явандаа ингээд зөөлөн болцдог. Би нэг дуусна идэхгүй амар чихэртэй. Ер нь л яалч үу чихэр болохоор угаасаа чихэрлэг байх нь ойлгомжтой. Тийм учраас
10-аас 8 гэд өгчихье. Йоо тэгэхээр манай дараагийн тайз нойр хамттан болоо. Энэ амтныг та нар магадгүй мэдхгүй ч магадгүй юм. Гэтэ энийг харангуут ингээд манай 1-р ангийн гуанз санаанд ордог байхгүй юу? Гуанзны хаажид нэг юм хөөрхөн жижигэн дэлгүүртэй миний санахын 4 бүтээгдэхүүн байдаг. Тэр 4-өөс аягүй их авч иддэг байсан баха. Бясалгатай нөгөө 2 төрлийн чипс байгаа штэ. Тэр 2 тэнгуутлийн сор гэдэг энэ сор биш лээ. Гэтэ сорын 2 дандаа цуг ирдэг байсан. Тэгээд энэ ундаа 4-р нь болохоор энэ дижек гэдэг юм шоколадтай бичэнцэр өрмөнцөр гэх юм уу да. Шоколадтай бичин шиг зүйл байгаа. Дижек гэд орсоор бичсэн. Ер нь л англиар Jack гэсэн үг л дээ. Би ингээд дээрх зургийн сая ажиглаад харлаа л да. Тэгсэн чинь нөгөө нэг үлгэр байдэн штий. Энэ зураг нэгтээ өөрчлөгдсөн байж магадгүй шүү миний бага ах үеэс хойш. Хэдүүлээ задлаад үзье. Нэг юм шоколадтай амттан байна. Хацад үзье. Дотор юм олон давхартай та нар харж байгаа шин. Юу гэлж вэ? Би ямар амтлагч биш дээ. Амтлагат худалдааны эрхлэгч биш дээ. Энэ доторх хамтыг бол тааж ястаа мэдгүй мэн. Миний яг таамаглаж байгаа ролын дотор эрдэн шиш юм уу ямар нэг төрлийн өөр нэг юмны амт бол холилдсон санагдаж байна. Тэгэхээр миний дежектөх өнөөдрийн үнэлгээ гэх юм бол 10-аас 6 юм да. Тэгэхээр манай өнөөдрийн дурсан цэргээсэн амттангууд гэдэг бичлэгийн маань хаалтын амттан болгож би нэгэн амттанг бэлдсэн юм. Тэр бол бид бүхний дуртай багада угаасаа хүн болгон идээд үзсэн хаан чипс байла. Frozen-ий зурагтай. Тэгээ хаан чипс гэдэг. Хаан чипсийн лого байна. Энд нь хөрх юм Olaf байна. Окей. Өнд ч гэсэн Olaf, 2 Olaf бид юм ба шүү дээ. Яг нөгөө хаан чипсний үндсэн төрөл нь болохоор юм улаан өнгөтэй юм байдаг байгаа. Харин яг энэ төрөл нь болохоор юм цагаан. Тэнгүүтлээ доторх чипс нь ч гэсэн арай өөр юм. Хоолнд хийгээд байдаг орс гомон байдаг шүү дээ. Тэрэн шиг юм уу? Им дуун шиг хэлбэртэй. Тэснээ селямигийн амттай юм шиг байна. Хямны 30 г. Энэ чипснууд чи юм жижигэн байдаг үлээ. Бүр яг селямигийн хям байдаг шүү дээ. Нөө цагаан сараар салаатанд хийгээд байдаг. Яг тэр хям шиг үнэр чинь. Дотроо ийм чипстэй мэн. Яш харуулмаар юм. Оо яна. Дандаа унжирч байгаа тий. Ийм. Амсаад үзье. Одоо юм дуун шиг хэлбэртэй. Дуун. Тэгснэ дотор юм хөндөй. Зурган дээрх нь. Миний багад хаан чипс дотроос ингэ суглаа муулаа гарч ирдэг байсан да. Эвлүүлдэг тоглоомч юм уу? Баллуурч юм уу? Тиймэрхүү байхгүй юу? Байхгүй юу хөөе? Байхгүй. Юу ч алга. Ингээд ямар хатуу юм бэ? Хатцсан бах та. Би тэгээд анхандаа дэжгүй оноо өгчий гэд ингээд шалтак хайгаад тангуут яалчгүй ингээд амар хатцсан юм шиг амтагдаад байна. Улаан хурлын хамаагүй гоё ээж. Тийм болохоор миний хаан чипс дүүх үнэлгээ гэх юм бол 10-аас 4 гэж өгнө. Бичлэгээ энэ хүртэл үзсэн бол лайк болон subscribe дараарай. Баярлалаа. Эндээс манай өнөөдрийн бичлэг нэгийн хүрээд дуслаа. Миний гар бүр ингээд дүүрэн чиз болчихлоо. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.